Hi манайха дараачийн үзэх англи хэлний цаг бол present perfect continuous. За энэ цаг маань ямар үед хэрэглэгддэг вэ гэхээр ямар нэгэн үйлдэлийг давтамжтайгаар тийм хугацаанд хийсээр байгаа, тэгсээр байгаа гэсэн утгатай. Энэ present simpleтэй адилхан ямар нэгэн үйлдэлийг давтамжтайгаар хийж ин тий. Гэхдээ юугаараа өөрвэ гэхээр тэр хугацаанд гэдгийг хэлж өгдөг. Энүүгээрээ өөр болчихж байгаа. За, хэдүүлээ өгүүлбэрийн бүтцээсээ эхлэе. Subject эзэн бие те. Have has he sheтэй байх юм бол has аавна. Been. За, I have been, she has been гэх юм шүү дээ. Verb нь ing-тэй. Тэгээд object. За, хэрэглэгддэг үг нь for буюу тэр хугацааны туршид гэж хэлнэ. Since буюу тэр оноос хойш түрүүчийн 7 хоногоос хойш гэдэг ч юм уу тэгж хэлнэ. За I have been working as a teacher for 6 years. За би 6 жилийн туршид багшаар ажиллаж байна. I started working as a teacher 6 years ago and I'm still working as a teacher. Өнгөрсөн диглээд одоо хүртэл үргэлжилж байна. Гэхдээ I work as a teacher for 6 years гэж present simple цаг дээр хэлэхээр буруу агааз. Тэгэхээр for гэдгийг авч байгаа учраас present perfect continuous цаг дээр илэрхийлэх нь илүү зөв юм байна. За, I've been working as a teacher since 2014. Би 2014 оноос хойш багшилж байгаа. Тэдэн оноос хойш багшилж гин, тэдний оноос хойш тийм хийж гин, ийм хугацаанд би жимээр хичээлж гин гэдэг ч юм уу те. Present simpleтэй адилхан ирнээсээ хугацаагаа илэрхийлж өгтөө хэрэгэлдэг. За хоёрдугаарт нь тэр the action may be in the progress or it may have just ended and the result is still visible буюу ямар нэгэн үйлдэл эхэлсэн. Тэгээд дөнгөж дууссан байж бас болно. Эсвэл одоо хүртэл тэр зүйлээ хийж болно. За энэ юу гэсэн үгүй гэхээр манай найз над руу залглаа чи юу гэж байгаа юм бэ те. Тэгэхээр би I've been running for 20 minutes. Би 20 минутын турш гүйсээр байлаа буюу би одоо хүртэл гүйжин гэсэн үг гэж болно. Эсвэл би дөнгөж сая зогссон байж болно. Тэгээд result is still visible гэсэн штэ. Энэ нь одоо хүртэл би I just have stopped running and I'm still feeling hot and sweaty. Би одоо хүртэл ингээ халуутсан, хөлөрсөн гэд цангацсан ч юм уу байгаа гэсэн үг байна. My mom has been cooking since morning. Ээж маань өглөөнөөс хойш одоо хүртэл хоол хийж чинь эсвэл өглөөнөөс хойш хийсээр байж байгаа дөнгөж сая дууссан гэсэн утгатай байж болно. My mom started cooking in the morning. It may have just ended or still cooking. Okay? За ийм хоёр утгаар ашигладаг байх нэ. За илүү жишээнүүдийг харцгаая. I've been watching soccer for 12 years. Би soccer үздэг гэж I watch soccer гэж хэлж болно. Эсвэл би 12 жилийн турш soccer үзэж байгаа буюу хөлбөмбө үзэж байгаа буюу би одоо арай өөр утгатай болж байна тий. I've been cleaning my house all morning. Би өглөөнөөс хойш гэрээ цэвэрлсээр л эсвэл өглөөнөөс хойш гэрээ цэвэрлж байгаа дөнгөсөө дууссан. It has been raining a lot in the summer. Зунжанга маш их бороо орлоо. It has been raining since morning here in Ulaanbaatar. Улаанбаатарт өглөөнөөс хойш бороо орж байна. Эсвэл орсоор байсан дөнгөсөө дууссан. My mom has been working as a doctor for 20 years. Ээж маань 20 жилийн турш эмчээр ажилласаар байгаа. My mom has been talking to dad on the phone for 10 minutes about the picnic. Ээж маань аавтай ярьсаар л байна. 10 минутын туршид аяллаа тухай. My boyfriend and I have been dating for 3 years. Би найз залуутайгаа үерхээс ч юм уу ингээд болцоод 3 жилийн туршид болцож байна. We've been seeing each other for 2 years. We've been dating for a year гэдэг ч юм уу энийг л заавал ашигладаг. My boyfriend and I have been watching a movie for 2 hours. Энэ бид хоёр 2 цагийн туршид кино үзэж байна.
2 цагийн туршид үзээр байгаа дөнгөс дууссан ч юм уу тий. За ингэж ашигладаг. Ихэвчлэн ер нь for гэд хугацааг нэлээд since гэд ихсэн огноо ч юм уу оноо хэлээд ингэж тийм хугацааны туршид тэгсээр байгаа ямар нэгэн үйлдэлийг давтамжтайгаар эсвэл хийсээр үргэлжилж байгаа гэсэн утгатай цаг байгаа. За үгүйсэх хэлбэр нь утгыг нь тайлбарлавал би ямар нэгэн зүйлийг давтамжтайгаар хийдэг. Гэхдээ тэрийгэ хийхгүйгээр одоо тийм хугацаанд би хийгээгүй гэсэн утгаар орно. За би I haven't been working out for 10 days. Би 10 хоногийн туршид дасгалаа хийгээгүй. За би угаасаа дасгалаа хийдгүү бэжж би 10 хоног дасгалаа хийгээгүй байна гэж хэлвэл утгагүй тий. Тэгэхээр хийдэг зүйлээ хэсэг хийгээгүй байх тохиолдолд энэ цагийг ашиглана гэсэн үг ээ. Эзэн би haven't been эсвэл hasn't been verb object. You do something regularly and I haven't been doing that particular activity for a certain time. Okay? I haven't been exercising for a month. Би сарын турш дасгал хийгээгүй. You haven't been calling me for a week. What happened? Чи над руу залгадаг. Гэтэ сүүлийн 7 хоногт над руу залгаагүй. Юу болсон юм бэ гэж чинь. Байнга залгадаг болохоор гайхаж чинь тий. My father hasn't been working for 2 weeks. Аав нь ажиллаа хийдэг. Гэтэ сүүлийн 2-7 хоногт ажиллаа хийгээгүй. Julia hasn't been coming to school for 3 days. Is she okay? Julia сургуультай 3 хоног ирээгүй. Тэр зүгээр үү? We haven't been having a deep talk for a long time. За бид нэр deep talk хийгээгүй удаж байна. My sisters haven't been helping with the housework since 2018. Эгчнэр маань 2018 оноос хойш гэрийн ажил туслаагүй. It hasn't been snowing in India for 4 years. Энтгэх зүйлийн 4 жил цас ороогүй гэж байна. Тэгээгүй ер нь аль болдог. Гэхдээ тэр хугацаанд тэгсэнгүй гэсэн утгаар орж байгаа. Асуух хэлбэр нь have, has, subject, been, verb, ing, object. Чи тэгсээр байсан уу гэсэн. Have you been working out at the gym? You look good. Чи гоё харагдаад ахын. Чи gymд дасгал хийгээд байгаа эсвэл юу те? Has your English class been starting at 9 AM? Англи хэлний хичээл чинь өглөө 9 цагт эхэлсээр л байгаа юу. WH, have, has, subject, been, verb, ing, object. What have you been doing since we last met? Сүүлд уулзснаас хойш чи юу хийгээд байна даа гэсэн. Where have you been shopping lately? Сүүлийн үед хаагур шопинг хийгээд байна даа. За, асуух хэлбэр нь what have you been doing? Where have you been studying? Where have you been working гэдгээс илүү асуух өгүүлбэр yes no question илүү их ашиглагддаг. Have you been learning English lately? Yes, I have. Has your dad been working at the garden for a long time? Аав чинь цэцэрлэгтээ маш олон цагаар ажиллаад байна уу? No, he hasn't. Why? Why have you been drinking coffee for a long time? Yes, I have. Has your sister been dating with Tom since January? Эгч чинь 1-р сараас хойш Томтой одоо dating буюу болцож байгаа юм уу? Yes, she has. Эсвэл yes, they have гэсэн ч болно те. За WH the question WH have, has, subject, been, verb, ing, object. What have you been doing lately? What have you been studying since 2017? Where have you been living? Where have you been hanging out? Who have you been having a deep talk with? Чихэнтэй амар тийм гүнзгий яриарсаар байгаа вэ? Who have you been listening to? I've been listening to Imagine Dragons гэдэг ч юм уу. How have you been managing your time? How have you been improving your skills? Why have you been learning English? Why have you been watching the movie you are currently watching? Which transportation have you been using lately? Which city have you been living recently? Гих жишээгээр энэ цагийг ашигладаг маш хөрхөн тийм хэрэглэгдэх цаг байгааз
За гэртээ болохоор зэрэг WH түрүү чи хуудсны WH-тэй асуултуудад хариулаад tell me what you've been doing lately. Okay? Ямар нэгэн байдлаар өөрөө practice хийж явахгүй хүний одоо ярьж байгааг сонсоод өөрөө сурна гэж хэцүү шүү дээ. Тэгэхээр хичээлээ үзээд дасгал ажиллах ч юм уу өөрөө ингээд жишээ бичих ч юм уу өөрийнхөө юу хийж байгаа тухайгаа бичээд энэ та бүхэнд practice болж өгөөд ингэснээр та бүхэн энэ дурмыг өөрийн болгож одоо сурч